За сайн байцгаана уу та бүхэндээ төсвийн шинээр төсөв хийхдээ хэрхэн дата үндэслүүдэд оруулахыг зааж үзүүлье. За энэ дээр шинээр төсөв хийхдээ төсөв гэдэг цэснийхаа меню гэдэг рүү ороод шинээр нэмэх гээд энэ дээр объектын нэрээ бичиж автогаалгын газар энэ дангаараа төсөв учраас нэгтгэх нэр шаардлагагүй. Энэ дээр энэ маань үйлдвэрийн зориулалттай барилга, иргэний олон нийт болон иргэний барилга байгууламж гээд энэ металл эц учраас үйлдвэрийн барилга байгууламж гээд оруулчихъя. Тээврийн тариф бол 20 оны тариф байгаа. Барилгын яамны 24 оны 5 сарын 21-ний тариф 1 сарын 1-ээс мөрдөгдөж эхэлж байна. Энэ Улаанбаатар хотын хаан улдуур гэж сонгочихъя. Энэ дээр дөрөвдүгээр хороо Яармгийн дэнжиг гэх юм уу. Барилгын эзлэх үн нь 1000 м2 дээшээгээ 6 м өндөртэй гэхээр 6000 куб 1000 м2 ашигтай талбай 900 квадрат гэдэг ч юм уу. Энэ бол зүгээр жишээ. Ингээд дараах их дарыг 13.5% нийгэм дадлын шимтгэл байна. Нэмэгдэл зардал бол заавал тооцно. Ингээд хамаг юмны үн өсөж байгаа тохиолдолд бас менежментийн буюу удирдлага зохион байгуулалтын зардал оруулж өгнө. Энэ захиргааны зардал, талбай хөдөлмөр аюулгүй ажиллагааны зардал, талбай нэмэгдэл, хүүтний үйлдвэрлэлийн нэмэлт, гүйцэтгэгчийн хөрөнгөөр баригдах барил, төр барилга боломж бусад гэсэн зардлууд ордог. Энийг бол ингээд жишиг тооцох нормын дагуу гэж оруулъя. Ашигаа тооцолгүй яах вэ? Тоног төхөөрөмж бол тооцно. Яагаад гэвэл энэ автогаалгын газрын тоног төхөөрөмж бас байна. Нөөт тооцно. Нөөт тооцохгүй бол нөөтхөө төсөв тооцоод хамаг параметрын үн нөөттэй байдаг учраас энийг оруулахгүй болохгүй. Яг энэ ингээ хувь хүн барьж байгаа гэдэг үгнээс захиалагчийн зөвлөх үйлчлэгийн зардлыг тооцохгүй бай. Магадalшгүй ажил бол үйлдвэрийн барилга байгууламж гээд 3% гээд тооцъё. Энэ даатгал эдрийг бол тооцохгүйгээр хадгалах гээд даръя. Ингээд хадгалах товч дарангууд төсвийн үндсэн дата ороод тэгэхээр мэдээллүүд маань ингээд бүгд гараад ирж байна. Зардал дээрээ дахиад засгаарвал ингээд засчулна. Эхлээд бид нар бүлэг нэмэх гэж нэмнэ. Ингээд ажлуудаа бодоо эхлээд газар шорооны ажил. Уул нь бэлтгэл ажил эдэр гэж бас ажлууд бас байж болно. Даанч манай нормын үндсэлтэй тэдгээр ажлууд бас байдаггүй юм аа. Бүлгээ нэмье. Газар шорооны ажил, суурин, бетон, сутгалтын ажил. Газар шорог бол ингээд бас дахиад бас оруулж болно шүү дээ. Заавал газар шорог гэхгүйгээр ерөнхийдөө буцаан дүүргэлт нэвтрүүлэлтийн ажлыг би ажлынхаа бүлгүүдийг ингэж оруулаад байгаа шүү. Ингээд буцаан дүүргэлт нэвтрүүлэлтээ хийчлээ. Тэнгуутаа металл каркас угсралтын ажил. Суурь чинь металл каркасаа угсарна. Металл каркасаа угсарсны дараа шалны бетонд сутгалт гэдэг бүлэг оруулчихъя. Шалны бетон сутгалтын дараа шалаа хийжлээ, металл каркасаа угсарчлаа. Сэндвич хавтан угсрах. Тэнгуутаа хан болон дээвэр гэд оруулчихъя. Энгуудаа дараа нь
За ханаа өгсөрчин, дээврээ өгсөрчин. За хаалга цонхны ажил гэд оруулъя. За ингээд хаалга цонхоо өгсөрчин. За өөр ямар ажил хийж болох вэ? Дотор захиалгаан холбооны ажил байж болно. За тэгээд дотор заслын ажил. Дотор заслаа хийчлээ. За халаалт агаар сэлгэлтийн ажил. Цэвэр бохор усны ажил гэд бүлгүүдэл үсгэж байна. За ингэнгуутаа хамгийн сүүлд ямар ажил болчихлоо? Энэ бүх ажлуудаа хийгээд дуусчлаа. За гадна зам талбай тогтчлтын ажил. За гадна зам талбай тогтчлтоо хийчлээ. За тоног төхөөрөмж өгсрэлтийн ажил. Том төхөөрөмж нийлүүлэх нь бол том төхөөрөмжийн тайлан дээр орчин. Өгсрэлтийнх нь ажлын хөлсийг бол оруулах хэрэгтэй. За одоо ингээд бүлгүүдэд оруулаад өгчлөө. За одоо эндээс ингээл зонгондоо одоо газар шорооны ажил гэхэд газрын ажил гээл үндслүүдэд гаргаад ирээ. Энэ үндслийг сонголоо. За ерөнхийдөө бол одоо тухайн газрынхаа хөрсийг эхлээд байгалийн хөрсийг гараар тэгшлэх. Эхлээд бол одоо ингээд механизм арахнаа. Хөрсийг гараар ухна гэж бол байхгүй. Яг туршлагатай төсөвчд бол ингээд шифрээ бүгд мэдчихдэг учраас дуудаад оруулцдаг. За энэ яг хатан хөрсд бол хатан хөрс гэдгийг сонгон мөнх цэвдэг хөрсөн дээр бол үнэлгээ асуусан явцдаг. Тэгэхээр хөрсний инженер геологийн нөхцлөө одоо бид нар тодорхой болгож ийж газар шорооныхаа ажлын үнэлгээг сонгоно. Энэ дээр бол яг ингээд бох гэдэг үг орсон бүх үнэлслүүдийг гаргаад ирнэ. За энэ дээр ингээ гараар ухна гэж бол байхгүй. Дөрвөр талхаа механизм арах гэдэг ажил байна. Механизм арах гэж байхгүй нэг экскаватор арах гэд. За яг энэ ерөнхийдөө нэг Улаанбаатар хотод ч одоо Ярамг чинь ерөнхийдөө яг 2 дугаар зэргийн хөрс байдаг. За энэ XK гэдэг бичгээр ингээд XK гэдэг үгээрсэн бүх ажлууд гараад ирж байна. За эндээс бол яг за яг 0.5 шаргатай экскаватор авахнаа гэдэг энэ ажлаа сонгож байгаа. 0.5 энэ дээр 2 дарчин. За ингуут энэ ингээд дэшээ гүйж орох ёстой. За энэ дээр бол ингээд эрхвэш дарчих хэрэгтэй. За ингээд эрхвэш дарчгаар дэшээ гүйгээд орчиж байна. За экскаватораар авах нь. За экскаватораар авахсны дараа норм руу ороод одоо 2 дугаар зэргийн хөрсийг ухлаа. Гараар нүдэн баримжаагаар тэгшлэх гэдэг ажлыг оруулаа. За энийг ингээд дээш нь чирчин. Тэгээд рефреш дарчнаа. За хэрвээ ингээд орохгүй байгаа тохиолдолд энэ дээр хажуудлын суман дээр нь дараад энэ бүлгээ сонгочихно. За энийг бол солихгүй өнгөтэй газар шорооны ажилгээд өөрчлөх. Ингуут дэшээ бүгд орчиж байгаа шүү. Тэгээ энэ дээр одоо бид нар бол одоо дээш нь татгаар бүгд орчдөг шийдлийг бас арай хэлбэрхэн байх үүднээс бас судалж байна. За ингээд экскаватораар ухчлаа. За рек шуумаар гараар нүдэн баримжаагаар тэгшиллээ.
тэгээд энэ дүүгээр одоо нэвтрүүлэх шаардлагатай. За ерөнхийдөө бол яг хуу 20 см жиргүүлтэй энэ дүүгээр нэг удаагийн явалтаар нэвтрүүлэх. Энэ дүүгээр процентын шороогоор 70 бомб явуулах гэж байна. За энэ 0.1-тэй үндэслэл дотроос бол за ер нь 25 тонны энэ дүүр гэж байна л да. 20 см-ийн одоо цацантай. За энэ одтой нь бол одоо сүүлийн шийдэгдсэн үнэлгээгээр энэгээр нь сонгоод 1-2 удаа дарнаа. За энэ 2 удаа дарсан учраас доош бүгд орсон байна. Энэ нэг нь бол ингээд устгахжээ. За ингээд газар шороон ажиллагээд оруулчлаа. Тэгэхэд бол ингээд бүтц маань ингээд бүгд ороод ирж байна. Эндүүгээр нэвтрүүллээ. За одоо ингээд газар шорооны ажил ингээд дуусчихна гэж үзэж байна. За одоо ингээд суурийн бетон цутгалтын ажил гэдэг ажил орж ирэх байна. За ингээд бэлтгэл бетон аавнаа. За бетон дээр бол ерөнхийдөө яг бэлтгэл бетон дээр 0.6-тай ишээ орчие. Бетон ба цутгамал бүтээцгээд. За бетон бэлтгэл хийх гээд энэ ажлыг сонгочихъя. За энэ ороод ирж байна. Бетон бэлтгэлээ хийсний дараа баган суурай цутгана. Баган суурийн хэв ашмал зангидаад 10 тууршлаа хийгээд хэв ашмалаа зангидаад цутгалтай юм. За энэ дээр бол яг ерөнхийдөө тоо хэмжээ гарцсан тохиолдолд бол за баганы одоо 3 м куб хүртэл бетон суур цутгана гэж энэ зүйл марктай гэж байна. 3 м одоо 100 марктай бетон ч гэж байхгүй л дээ. Ерөнхийдөө бол 200-аас дэшээ л авч байгаа. За тоног төхөөрөмжийн суур гэж тустай байна. Ерөнхийдөө яг ямар бүлгээ харж агаад зөв үндэслэлээ сонгоод оруулсан. За ерөнхийдөө бол энэ дээр баганы 3 м куб байгаад дөө ерөнхийдөө бол 5 м куб эслэгтэй бетон суур цутгах. За энэ ажлын ороод ирж байна. За тэгээд за бетон суурууд маань хоорондоо бас шугам суурьтай байдаг. Бетон шугам суур цутгах холбоостой яг зургийн онцлог гас хамаараад ерөнхийдөө шугам суурьтай холбоостой гэж болно. Тэгвэл бетон шугам суур цутгах гэдэг энэ үндслийг сонгочихъя. За ерөнхийдөө бол ингээд суурийн бетон цутгалтын ажлууд бол дуусж байна. За одоо буцаан дүүргэлт нэвтрүүлэлтийн ажил дээр дахиад газар шорооны ажлынхаа үнэлгээр оръё. За булах гэдэг үнэлгээ орсон байна. Шуудуу хүнхээлийг булах гэдэг үг орсон. Нөлөө бол үндэслүүд ингээд гараад ирж байна. За 2 дугаар зэргийн хөрсөөр булах гэдгийг сонголоо. За болж байгаа юм чинь бас бид нар нэвтрүүлэлт явах хэрэгтэй. За 20 см зузаан үеэр 10 тонны бүтээмжтэй хийн дөрвөртөнд өгөөл нэг удаагийн явалтаар нэвтрүүлнэ. За энэ дээр нэг хар тоссон түрхлэхийн ажил мартсан байна шүү. Хар тоссон туршвас түрхлэг битүүн. За бетон бош аварцсан гадаргууг хар тоссон хөрсжүүлэлт хийх гэж байна. Битүүн ханийн тэгшсэн гадаргууд битүүн түрхлэг хийх. Гэдэг үгийг сонгочихъя. Чэс гэж орж ирж байна. Хар тоссон
ба шаварцсан гадаргууд хар тусан хөрсч ус багсаар нэг үгээр үе хийх. За ингээд дараагийн үеийг багсаар хийх гээд энийг ингээд сунгад оруулъя. За ингээд металл каркасныхаа ажил руу орж байна. Гам бүтээц. За бетонд үлдэх гам бүтээцийг байрлуулах. За энийг одоо хэрвээ суурийн анкрын болт, цоглоодны деталь дээр суулгах ажлууд бол суурьтай хамт хийж байгаа учраас суурийнхаа ажил дээр ингээд оруулж байгаа юм. За металл каркас угсралтын ажил боллоо. Металл. За ингээд ажлынхаа бүлгэрүүд рүү оръё. Төмөр бүтээцийн ажил. За төмөр бүтээцийн ажил руу орлоо. За үйлдвэрийн барилгын 18 дахь алхастай шугам өндөр гам татанг угсрах. За баган угсрах. Үйлдвэрийн барилгын баган 3 хүртэл тоонжинтэй. Ийм байна. За ерөнхийдөө яг нь 3 хүртэл тоонжинтэй байна. За н орж ирсэнгүй энэ дээр нэг ирвшиш хийчихье. За чагараа ерөнхийдөө төмөр бүтээцийн ажилгээд 3 хүртэл тоонжинтэй. Өнөөдөр сонголоо. За ороод ирж байна. Энэ нь ингээд манайхнууд энэ дээр одоо бид нар хурдан технологийн шийдлийг хайж байгаа. Ингээд орж ирэхгүй байгаа тохиолдолд нэг рефреш хийгээд энэ дээр ингээд дарахаар ороод ирж байгаа. За багнаа угсарчлаа. За багнаа угсарсны дараа хэвтэй татангаа угсарна. За ойролцоо 24 метртэй байна уу? За тэгээд босоо хэлбэрийн татангаа угсарна. За тэгээд дүүжин зам одоо монорельс дээр бол энэ жижиг юм дээр бол байхгүй дээ. За одоо нэг иймэрхүү байдлаар металл эцэг ажлыг орууллаа. За ингээд шалны ажил гэдгийг оруулъя. Шал гэж үчээд. За бетон шал. За ингээд бетоны ажил дээр бэлтгэл. Шал гэдэг үг орсон. Бетоны ажлын үнэлгээг хай. Бетон шал гэдэг үнэлгээ байхгүй юм биш үү? За энэ дээр ерөнхийдөө бол дээр бол ерөнхийдөө энэ үндслийг авч олно. Бетон шахваргаар суурийн бетон хавтгай хавтан цутгах гэж бас байж болно. Тэгээд бетон шахваргаар суурийн бетон хавтгай цутгах. За энэ дээр бол яг ингээд нэрийг өөрчилж бас болно. Чин дээр засаатах юм. Шуургаар. Өөрчлөх дарыг энд үсэг нийлчиж. Гэт өөрчлөх дарьяа гэд. За шалаа цутгачлаа.
За шалан дээрээ шалаа зүтгэсний дараа сэндвич. Сэндвич. За хавтан. Чулуун хүүнтэй сэндвич хавтангаар хаана угсрах. Чулуун хүүнтэй сэндвич дээвэр угсрах. За гэдэг сонгоё. Хаалга цонх. Төмөр итон шонтой хадас шорон гадах хаалга. Хөнгөн цагаан төмөр хаалганы өрөө хайцыг хамт ээж угсарсан байх. Гаражийн төмөр хаалга угсрах. Өнөөдөр тоосон ханад төмөр хаалга угсрах. Гаражийн автомат төмөр хаалга угсрах. За энэ ээж болж байна. Хаалганы хавтас авах хэдэн ингээ засрын ажлууд ороод ирж байна. Хаалга угсрах гэж хэлээ. За гадны дотор тоосон хаамд хаалга угсрах. За яг нь метр квадраттай хаалга угсрах. За цонх. Монтаж өмнө цонх угсрах. Үлдрийн барилга дотор тоосон хаамд за 10 метр цонх угсрах гэдэг ажлыг сонгочихъя. За ерөнхийдөө бол нэг иймэрхүү байдлаар оруулна. За тэгээд тоо хэмжээ үзсээр бол ийшээ ороод тоо хэмжээнүүдээ засаад энтерт орчихно. За тэгээд тухайн ажлууд маань ингээд хоорондоо солих шаардлага үүсвэл ийшээ ороод ажлынхаа бүлгүүдээ солиод явчихнаа. За ерөнхийдөө иймэрхүү байдлаар ажилбаруудаа оруулнаа. За энэ ажлууд нь хэрхэн орсныг цалин гэдэг дээр дараад ингээд харахаар ингээд бүгд гараад ирж байна. За яг ингээд тоо хэмжээнүүдийг оруулаад ирэхээр үзлүүд маань ороод ирнэ. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа.